Сайн байна уу? Сурагч багчуудаа. Та бүхэнтэй оюуны чадрын IQ төвөөс Содхон, Тотхон 2 мэдчилж байна. Өнөөдөр бид 4-р ангийн оюуны хөгжил сурах бичгийн 26-аас 29-р хуудасууд дахь дүрсэн тестийн бодлого дасгалуудыг та нартай хамт судлах болно. Хичээлдээ анхаарал идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Энэ хичээл нь сурагчдын дүрсэн тестийн талаарх мэдлэг чадварыг баттгах. Сурагчдын сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой. Энэ хичээл нь дүрсэн тест сэдвийн төгсгөлийн хичээл учраас өмнөх хичээлүүдийн бодлого даалгавруудаа гүйцээж хийхэд анхаараарай. Хичээл даалгавруудаа цаг тухайд хийж хэвших нь амжилттай суралцахын нэг үндэс юм шүү. Ингээд 26-аас 29-р хуудасуудын зарим бодлогыг хамтдаа бодцгоё. 26-р хуудас бодлого 31. Дарааллыг үргэлжлүүлэх дүрсийг зур. Дүрсүүдийг сайтар ажиглая. Хүүхдүүдээ бидний мэддэг ямар зүйлтэй эдгээр дүрсүүд төстэй байна вэ? Тоонуудын болов уу? Арай биш байна. Тэгвэл үсгүүдийн болов уу? Үнэхээр эхний дүрс энэ, хоёр дахь дүрс О, гурав дахь дүрс Ö, харин сүүлийн дүрс П үсэгтэй төстэй харагдаж байгаа ч байрлал нь нэг л өөр байна да. Ойлголоо. Эдгээр үсгүүдийг цагийн зүйний дагуу эргүүлсэн юм байна шүү дээ. Тэгэхээр энэ дарааллыг үргэлжлүүлэх дүрс нь дараагийн үсэг болох эр үсгийг цагийн зүйний дагуу эргүүлсэн буюу ийм дүрс байх нэ. Тун сонирхолтой бодлого байна. Одоо дараагийн бодлого руу шилжье. 27-р хуудас бодлого 39. Дарааллыг аль хувилбар үргэлжлүүлэх вэ? Учрыг тайлбарлаа. Бодлогод дөрвөлжнүүдээс бүтсэн дүрсүүд өгөгдөжээ. Мөн дөрвөлжин дүрсүүдэд дигнаалуудыг нь татсан байна. Дүрс бүр дээр дигнаалуудаар үүсэж байгаа хэсгийг ажиглая. Эндээс харахад дигнаалуудаар 3, 4, 5, 6 гэсэн дараалсан тоонуудыг дүрсэлсэн байна. Иймд дарааллыг үргэлжлүүлэх дүрсэд 7 гэсэн тоо үүсэж байх ёстой. Хувилбаруудыг шалгахад В хувилбарт дигнаалуудаар 7-гийн тоо үүсжээ. Энэ хувилбар бодлогын зөв хариу болно. Хүүхдүүдээ 31-39-р бодлогод эдгээрийн бодолд тайлбар зэргээс лавлаж тодруулах зүйл байгаа бол бичлэгийн ухраан дахин үзэж гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. 29-р хуудас бодлого 42-ын 3-р даалгавар. Өгөгдсөн биеттэй адил биетийг олж дугуйл. 42-р бодлого нь өгөгдсөн биетийг оюун санаандаа төсөөлж, эргүүлэх замаар адил хувилбарыг олох даалгавруудтай. Өгөгдсөн биет болон хувилбаруудыг шалгая. Эхний хувилбарт ямар ч доголгүй цул биетийг дүрсэлжээ. Тэгэхээр энэ хувилбар өгөгдсөн биеттэй ижил биш байна. Хоёр дахь хувилбарыг шалгахад өгөгдсөн биет дээрх доголтой хэсэгтээ энэ биетийг таарч байна. Тэгэхээр энэ хувилбар өгөгдсөн биеттэй адил байна. Гурав дөрөвдүгээр хувилбаруудад зураг дээр тэмдэглэсэн доголтой хэсгүүд өгөгдсөн биетийнхээс өөр байгаа учраас адил биш юм.
Иймд бодлогын зөв хариуг дугуйлбал 2 дахь хувилбар болно. Хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр танилцсан 3 бодлогын бодолд тайлбарыг ойлгосон бол 26-аас 29 дугаар хуудасны бусад бодлогуудыг биедан гүйцэтгээрэй. Асууж тодруулах зүйлээ ангийн багштайгаа холбогдож лавлана уу? Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.